Би сүүлд нэр нэг дээр тэнцээ үзэж байсан. Хараа. Машин яваад хүн манай дүү унц яваад яриад хаа. Машиныг л яриад байдаг. Надыг бол ямар ч тоож байгаа юм бэ? Хийж ярихгүй юм те. Яг касктай уралдаг болохоор Хин тариг нь харагдахгүй нэ те. харахгүй болохоор Хар азраг гээд азагийн азыг авсан биш үү бас. Хүртэлсэн баярлалаа. за Тий. Товчхондоо үжигс нэг өөртөө танилцуулчих тийм ээ. Монголын Барта замын албаны тамирчин Парис дугаартай Штиац гэдэг. Манай дүү болохоор нэртэй юм уу ингэж дүү ирс. Тийм байна. За Одоо дэвтэлцэж байгаа. 4 жил болж байгаа тий. 4 жил гэхээр чинь бас нөр уртаа орох уу, богиндоо орох уу гэхээр би бол богино юм болов гэж бодож байна л да. Ер нь богиндоо орно. Тийм. Чи хамгийн 14 оноос бүр эхэлсэн. Зөв. Зэрлэг тэмцээний талаар 14 оноос эхэлсэн. Би бас нэрийн сайн камера 21 оны зэрлэгт орж эхэлсэн. Яг коронавигийн дараа тийм ээ. Коронавигийн дараа. Тийм байна. Тэгээд тэрнээс хойш тэгэхэд яг албан ёсны нэг нойроос дугаар муур яваагүй. Сонирхлоор нэг ороод 20 нас нь хойш яг энэ дугаарж болол яг тамирчин болол. Тэгээд тэрнээс өсгцөө зөвлөж. Ер нь бол нэг мэдээж бас Барта замын холбоо гэдэг ч юм уу энэ урлааны талаар мэдгүй хүмүүс байгаа юм чинь. Ер нь дугааржуулах гэдэг ч юм уу энэ 29 гэдэг авахын тулд яадаг гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлээсээ бас ярилцчих. Танилцуулаач. Энэ бол ер нь яг нэг машины стандарт нийцгэл юм бол шууд авч болно. За машина бүртгүүлж байгаа дугаар гэж ойлгож. Машина бүртгүүлж байгаа дугаар. Шаардлага гэсэн. Тийм машины шаардлага TR3 ангилалтай бүрэн шаардлага гарсан байх юм бол энэ дугаараа шууд өөрөө аваад тэгээд тэр дугаарыг эзэмшээ явна. Хэрвээ энэ дугаар байхгүй бол нэг цол зэрэг спортын мастер ч гэдэг юм оноо ранкинг тоцогдох байх тийм. Зөв. Дугаар бүртгэгдэж бүх юм албан ёсны тамирчин болж байгаа. Зөв. Тэгэхээр 14 оноос хойш за магадгүй зэрлэг эхэлсэн гэж тооцоход 14 оноос эхлээд дугаараа авцсан байгаа тамирчид бол мэдээж ранкинг өндөртэй байж таарах нь тий. Хоёр маань бол сүүлд орж ирсэн учраас арай жоохон араас нь ихэж явж байгаа. Одоо ингээд яг тийм Монголын Барта замын хуралдааны одоо энэ оролцсон тамирчдыг ингээд ранклаад ингээд дугаарлалцсан байгаа. Хоёр маань хилэд явж ийн гэдэг ч юм. Тиймэрхүү зүйл байдаг уу? Одоо жилийн туршид гэдэг ч юм уу, тэмцээнүүдийн дараа гарч ирдэг шинжилсэн ранкинг гэдэг юм уу? Мэдгүй одоохондоо энэ жилийнхаар бол багцааг мэдэхгүй байна. Нэг 6 нийт тамирчдаас нэг 6 авцаа л гэж. За. Гэхдээ ер нь бол нийтдээ бас олон тамирчин байгаа бодож байна тий. 6 гэдэг чинь одоо 60 тамирчин тийм. Тэгээд 60 70 тамирчин байгаа. Зөвхөн цаана. Тийм ба. За. Тэгвэл одоо удахгүй айрын тавд авахгүй л гэж яваа гэж ойлголаа. За ажил тэнцэн гоо ажил гарахаар ингээд доош оноо нэмдээд дараагийн доош хараа. 21 он анх уралдахдаа тэр нь бол машина мэдээж өөртөө одоо зохион бүтээн гэдэг юм уу, ухсрана гэдэг юм уу өөрчилж хийж оролцсон болов уу гэж бодож байна. Ямар машинаар оролцсон? Ер нь яагаад бас энэ Барта замд оролцъё гэж бодов? Миний энэ одоо урдаад байгаа 29 дугаартай машин чинь болохоор манай дэвшинлээ гэдэг одоо 58 дугаартай оролдог байсан. Галаах хөөж юмш. Зөв. Батнам бас 89 дугаартай Батнам гэдэг бас аврах ш. За. Батнам 72 цуг 19 онд хийгээд нэг тэмцээнд оронгуудаа 70 хэшин машингүүтэй. Энэ машина оролдохгүй байлгачсан. Тэгээд над руу нэг яриад хахаа нэг янзлаад оролдвол. За. Тэгэл би чиж цацраад өөрийнхөө хэмжээнд бодож ирснээр жоохон тоноглол ерөнхийдөө мотор гараад явах үедээ энэ жоо өөрчлөлтийг тэгээд болчих. Ер нь машиныг өөрсдөө зохион байгуулахын тулд мэдээ тодорхой хэмжээний одоо инженер, технологи, механикийн одоо мэдлэг, туршлага мэргэжил одоо байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мэдээж ямар ч одоо мэдгүй хүн бол хийх хэцүү байна. Тэгэхээр Азагийн хувьд ямар чиглэлийн ажил төрөл эрхэлдэг эсвэл ямар мэргэжлийн эзэмсэн хүн байсан болоод энийг хийж чадаад байна. Бас мөгийн хувьд ч гэсэн. Тэгээд ер нь багасаа манай аав чи өөрөө тийм юм жолооч юм. За. Багасаа 30 машин гэдэг гэсэн. Өөрөө ч ер нь 30 машин 2006 он хүртэл унсан. За. Тэгээд ер нь яг ерөнхийдөө нэг жоохон нэг техникийн мэдлэгүүд бол тэгээд юу манай нэг анхны ахнаас одоо миний ч өөрөө бенз мотортой
За. Бенз мотор профтой. Мгм. Тэр зэл дээр бол Мялцрун гэдэг одоо нэг нэлээсэн инженер бенз үлээр сайн. Тэгэл мялах, цогоох, цоглооны. Тэгэл мараа гэл. Тэгэл нээц нөхөд зөндөө хүмүүс зүгдэл. Ганцаархнаа ярих биш. Тамирчид тэгээд хамгийн гол нь бие биендээ сайн зөвлөгөө өгдөг. Тэгээд тийчээс бус нэг нээлттэй бие биендээ тгийг нэ тэрийг Гой хамт олон байна тий. хамт бол. Тийм байна. Тэгэл ер нь тэднийхэн дэмэддэг хэлдэж. Зөө. Мөгийн. Скор бас л одоо ахыг дагаал. Тий дагаал. Багаас тэгэл аав гэмдас зүгээс авал төссөн тий ахтаагаас юм шинэ. Тэгсэр гал тэгээд дортой. Багаас Анхны машин тэгвэл ямар ч байсан за хүнээс ингээд тодтолдож аваад гэдэг юм уу за хүлээж аваад өөрчлөөд оролцоод эхний тэмцээний амжилт ямар байсан? Эхний тэмцээнд бол зүгээр зэрлэгийн замыг нэг тойрж үзэл нэг тийм юм байсан. Анх угаасаа техник корона бол би нэг машиныг 7 хоногийн дотор бэлдэл орсон. Тэгэл за ямар ч байсан энийг тойрж үзье. Ямар байдгийг бодвол ямар ч замаа дуусгаал орчихсон. Тэгэл тэр юм одоо Финиш хийл гэдэг зорилготой байсан биш тийм ээ? их том амжилт. Тэр нь одоо Бартаа замын уралдаан гэдэг чинь уртын замын уралдаанд бол ерөөсөө машин техник маань бүрэн бүтэн тийм ээ? Тэгээд одоо юу гэдэг нэг хамгийн одоо ус хугацаанаас өмнө дуусгах гэдэг ч юм уу нэг тийм стратеги байдаг шүү гэн тий. Тэрнээс өмнө дуусгах гэвэл ер нь бол бүгдээрээ л сайн гэсэн үг тийм ээ? Мэдээж төрүүл зорж ирэл сайн л да. Тэгэхээр тэр одоо өглөө нэг 9-өөс гараад оройн 6 цаг 00 гэхэд хамгийн нөгөө нэг сүүлийн барилд орсон байх хэвээр. Тэгэх юм бол шөнийн гараандаа шаарна. Тэгэхгүй бол тэр тамирчид тэгэл яг замаа дуусгаар тэр тэмцээнд өндөрж яваа дуусчнаа л гэсэн болж байна тий. Би тэрэнд нэг 7-8 минутаар буцаж төлөө байлаа. Тэгэл ямар ч шөнийн гараа дээр юм чинь. Зөв. Нихаа тойргоо дуусгаар дуусгаар. Ерөөсөө эхнээсээ л хоёр хамтдаа. Тэгээ нэг жилийн дараа. За. Өмнө орж байгаа. Тэгээ би ч нэг жилийн дараа мазаал тэмцээнд битэр хамгийн анх тэмцээнд ороод тэгээд хүргээс шоо доо. Тэгээд би цаанаа тэмцээнд хүрүүлээ. За. Тэгвэл энэ бол дүүл их болгон сүлтэй. Байсан байх нь шүү тийм ээ. Хамтарч хүргээ хатгаа тэр зэрлэгт ороод бүгд шавхарт ороод хаврын скербонд ороод бас хүрдээ. Бас амжилтлаа л үжсэн байна тийм ээ. Тэгээд өөрөө нэг цагдаагүй. Багаас спортлог. Тэр үед бол Азаман жолооч. Энэ чиглүүлэгч. Одоо тэр юу гэдэг вэ? Штурман тий. Тэр штурман хийхин тулд гэдэг ч юм уу нэг юм бэлтгэл хийж явахгүй болохгүй гэдэг ч юм. Тиймэрхүү юм бол байгаа. Тий байцтай тий. Миний өвчний бол бас чадвар байж ах хэрэгтэй байна шүү дээ. Энэ хамгийн хүнд хэцүү үйл штурм үлээ. Тэгсэн гол гараад гүгээл хамаг юм зоож юу татвар гэнтэр чиглүүлэхээс ахуулаад тийм ээ. Ганцыг яаж газар нэг юу зоох уу? Яаж машиныг гадах уу гэдэг. Тэгэхээр ер нь бүхэл гол ажлыг штурм үлээ. Хамгийн анхны уралдаан мэдээж хамгийн сэтгэлд одоо хүн байдаг байлгүй гэж бодож байна. Гэхдээ ер нь хамгийн одоо сэтгэлд үлдсэн уралдаан тойроо ямар уралдаанууд байна? За. Зөндөө бохирд оролтоог хэлээ. Өөр нэгсэн тусламжтай. Гоё л та. Одоо Бартаа замыг бол мэдээж хүний гараар гэдэг ч юм уу те бас ингээд за албаар одоо баттай хийж байгаа штэ. Мэдээж байгальд байдаг Бартаа те хүний гараар ирсэн Бартаа бол өөр өдөг баг. Одоо зүгээр хүн яхаар ийм хийд юм бэ гэж бодмоор ямар Бартаа байв. Жишээ нь ер нь таасан гарна. Заавал гарандаа л гэж боддог те. Хоёрыг тэгж бодох юм бол айчхан. Анхны одоо дурсамжтай тийм Бартаа гэх юм бол 22 оны Мазаалаа. За. Хамгийн догоо гэдэг тийм 3 догоотой. Тэгээ 3 аим багцтай дотор аим тогоотой. Тэр л хамгийн анхных болооч гэсэн юм уу? Жог айцтай гараад ирэнгүүт ийм эрг байгаа шүү. Иргэн дээр ингээ ахаа гараад байгаа тийм дотрон том догоо. Дахиад цаадлаа. Тий. За. Ямцгаа цаашдсан ахаа огцсон байгаа гэдэг. За би энийг л давах хэрэгтэй юм ингээл. Тэгэл тэрийг давснаас шим нэг айц гэдэг юм баг байна. Тэгээ тэрэндээ ер нь гайгүй уралдаж битээсэн. Анхны халт медаль явуулсан. За. Тэр машин гарч чадахгүй жаа манай хам хийж араад хэрэг. Тэгээ тэр амжилтанд цаашаа шууд нөлөөлөх биш тийм ээ. Бартаа замд уралдах гад бэлдэж байгаа магадгүй те сонирхож байгаа залуучуудад зүгээр нэг зөвлөгөө маягаар ямхуу байдлаар эхлүүл зүгээр гэдэг тал дээр бас зүгээр хоёрын зүгээс өгөх зөвлөгөө гэж байна уу? Одоо мэдээж машинаа сайн бэлтэнэ.
Тэгээд ер нь заах бэлдэхгүй байсан ч бол л тоо. Хойдээ өөрийнхөө болцоогоор байгаа юм шиг надад харуулаад мотивейт юм аа бүр ч юм орж идсээр форвард чарж юм явж болно. Гэхдээ нөгөө ямар ч хэрэг ингэ төвчөнд уралж байгаа ч гэсэн өөрийн нөгөө контрол алдахгүй. Аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй юм бол гэж. Аюулгүй байдал тий. Аюулгүй. Тийм ээ тий. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө уралдахаараа шууд гараас гараад зарим нэг юу яж гэдэг юмсээ контрол алдаад яг хаана гэж байгаа мэдхээ шүү дээ. Бүрөө. Ер нь тэгээд эн чинь нэг хэсэг янз бүрийн хурд гарна, бартаасаад стүрм нөгөө бууж дээгүүр доогор нэг үүддэг болохоор хамгийн түрүүнд номер 1 дэйл ажиллах юм байна. Зөв. Яг одоо жолооч тэгээд одоо чиглүүлэгч хоёр бол нэг баг гэж явж байгаа тий. Яг нь хоёрын хувьд бол одоо энэ захтай хоёр учраас бүр илүү тэр тал дээр бол маш сайн ойлголцолтой байдаг бах тий. За мэдээж олон жил хамт оролцсон хүмүүсд бүр л автосис илүү болдог бах. Хоёрууд бол энэ бас давуу талууд байх гэдэг шиг шүү дээ. Тэ уралдаан дээр. Тэр чинь бусдын юмчд одоо нэг казентрын гэл чиг юм зүүцэн яриад л дээ шүү. Тэр тийм юм хэрэгэлдэг шүү дээ. За. Тэгээд ер нь тэгэл гараас хартаа нэг ярьчаалаа. Ингээд тэр бүр ингэж гээл. Тэгж яриад гадаг тэгэл ер нь ахиж баг юм байна. Тэгээд өөрөөсөө ойлголцоол. Их хэвээр юм одоо бүгдээрээ тэгээд мэдсэн байх нь тий. Намайг бол бас маш сайн судалж байна тий. Өөрчлөлөө бас ингээд тэр өөр ингэж гээл гараа зам яриа шүү дээ. Тэгээд ярьчаал. Тэгээд яг тэмцэн дээр бол тэгэл ойлоо барил нэг юм ярихгүй. Ер нь бол ойлголцол сайтай л байна гэсэн үг байна л да. Тэгээд багийн бас амжилтын гэдэг юм уу? Хоёрын бас амжилтын үгнээс бол хоорондоо ойлголцол багийн хамтын ажиллагааны тий гол одоо төсөөр нь бол тэр болох гэдэг байна л да. Тэгээд ч бас юм болдог. Тэгээд ойрхон жаар. Тэгээд нөгөө жолооч нөрлөл маш дөрөв сандраал тэгээд яах юм бэ тийшээ гүгэл тий. Тэгээд зөндөө тохиолдох хүмүүс араал. Тэгээд бас тийм л дээ. Жил тэр нэг хичнээн тэмцээн байна. Ингээд тооцоолоод үзэхэд яг бүгдэнд нь оролцъё гэвэл нэг шонхор болоо. 9 тэмцээн гэсэн. Тийм л шонхор мазаалаа. Чимэр сар болгон шахуу байна тийм. Сар болгон. Тийм байна. Бараг л тэгээд өвлчин бол ганцхан шонхор гэдэг. Цастай тэмцээн байна. Хамгийн. Тэгэл тэрнээс хойш скрбон, мазаала, хөвчүүчтэн, гачуур хэлхэл өөр кап маа. Кап суу наад нүдлэнгоос орсож. Хамгийн түрүүний тэмцээн болохоор ийм нэг болсон. Энэ жилийн үед ямар тэмцээн 15-нд ийм нэг л байгаа. Ийм нэг дорнт байгаа. За. Хоёроо оролцсон одоо сүүлийн тэмцээн хизээ ямар тэмцээнд оролцов? Сая. Энэ жилийн үед Ууз кап сая ороод. Хинжид ороод. Зөв. Максис дууг бол та хоёр манаас ер нь бол мэдэх болов гэж зүгээр найдаж байна. Хоёр маань яг ямар дугуй хийж оролцож байна одоо? Максистэй ер нь голцоо явж байна. Анх энэ Максистэйг чинь скрбоныг баг харахаач гэр навсаар агаад нэг бүтэн тэмцээн явчихсан. Бүр. Тэгээ за энэ дугуйч өнгөрсөн баг гэж хурж хийсэн чинь буцаад хий ороод зүг зүг. Тэгээ би тэрнээс хойш тэгэл гайхчихсан. Бас камераа шалгагдсан юм байна тийм ээ. Уралдаанд бол одоо за мэдээж машины аюулгүй бүрэн бүтэн байдал гэж бүдэрэл чухал л да. Гэтэ одоо та хоёр маань ирэмлээд хэлээгвэл юунаас эхэлж хамгийн их шалгах вэ? Одоо машина бэлтгэхдээ. За яг ийм зүйлүүд ер нь хамгийн түрүүнд нэгтэн чанарыг шалгадаг, хоёрт нь нэг шалгадаг гэдэг юм стралаад байгаа. Хүн хүний машин өөр онцлогтой л доо. Миний бол ганц эмзэг юм гэвэл нэг автомат хөрөвтэй. 113. Зөв. Автомат хөрөвтэй болохоор коробн дээр айгүй их алдаа цаад. Хамгийн түрүүнд коробныхаа алдааг үзэн короб асуудлаас тэгж байгаа бол дараачих юм. Мэдээж тэглэг байх бол тий. Одоо аюулгүй байдал бүх юма шалгаж бүрэн бүтэн байж ижил одоо уралдаанд амжилт гаргана шүү дээ. Энийг янзлаад хамгийн олон тестлсэн юм короб 7-8 коробсаас. За. Мэдхгүй. Австрал эвдэл сайда. Түрүүн жоохон туршлагачаал дээр. Болоо тэгэл баг энийг автомат короб гэдэг анх юу ч мэддэг байсан. Одоо баг янз сурсан да. За. Одоо тэгэл туршлагачаал яваад байна болов. За энгийн одоо зүгээр мэдээж уралдаан бол одоо баг ажил авчих болчихлоо. Өөр хобби байна. Өөр ч одоо гайгүй дээ. Одоо бүр энэтэй ч уралдахаар ч өөр хоббинд ямар зав болчих юм те. Ямар зав. Нэг уралдаан дуусаад дараагийн уралдаан дээр бэлдээл. Нэг сард ч баг нэг уралдаан
Тийм байна. болж байгаа болохоор чинь өөр хоббинд явах яа зав. Уудлууд бас нэг барилдаад бас нэг байгаад бас сонирхол байна юм уу гэд. Би л яхаа тэгэл бүгдийн зохицуулаад ингээл Хийгээл хаа. би фестивал байгаа амжилттай гарах юм байна л да. Фестивал дээр чи давхар айж тэ. Аха. Нэг юм делаа нэг юм ажиллах гоо тэгэл бүгдийг аваад. Юу үнсэн одоо бүхчийн байгууллагад ажилладаг гэж ойлгосон. Одоо л ажиллаж байгаа юм байна те. Оо за одоо Зэтэ хаац чинь эрэг болсон. оо за тэгвэл. Адаа нас Солонгосоос хуваараа хичнээн авчихсан. Оролцсон. борлуулалт гэдэг. Оо за одоо баг бид нар чинь нэг салбарыг услах гэдэг шээ. Манайс бас Suzuki автомашин тийм ээ борлуулдаг. Тэгэхээр бас гоё л доо энэ мэрэгжлийн тамирчны төвшөнд хүрээд ингээд юм хийгээд явах. Сэтгэл зүй бол маш өндөр байх шаардлагатай байдаг. Сая бол өөрөө хэлж байна л да тий. Айцаа даван тулчхаар тэгээд ер нь одоо ямар ч артаа саадыг бол алдахгүй гэдэг юм уу? Давна гэсэн бодолтой л байдаг юм шүү дээ тийм ээ. Тэр сэтгэл зүй чухал баха тий. Анхнаасаар нэг амар би бол за энийг ингээд нэг чичрэхгүй ерөнхийдөө ухаанаар зөв давах хэрэгтэй гэсэн л одоо жоохон зөвлөж явах хэрэгтэй юм бол гэж боддог шүү дээ. Яг уралдаад идэхгүй бол контролоо алдаад хамаагүй юм машин дэргээ юм. Бороо зам руугаа орно. Тийм байна. Тэгэл ер нь фейл гэдэг. Хар суралцдаг юм байгаа юу? Бага. Тэгвэл ерөнхийдөө тэр тухайн өдрийн тэмцээнд тэгээд бүх тамирчтай гараад бүх тамирчтаасаа суралцсан шүү дээ. Энэ зам дээр яаж хаа. Тэрсэл тийм. Унаад уралдаж байхдаа л хажуудлынхаа юмд анзаараад хараад яваад тах юм байна тий. Одоо дэмжлэг үзээд ч юм уу өөрөөсөө гадаад тамирчдын одоо өөр гадаад орнд уралдаж байгаа уралдаан андрыг хараад бас тэндээсээ суралцах мэдээж байх л тийм ээ. Зөндөө байгаа. Одоо гадаад Малайз, Орос тэдний машинуудаас одоо бид нэр яаж явж чинь ямар хон машин болохоор ингээл ерөнхийдөө одоо дараачих машиныг хийх төрөл тэдний машиныг судлаад Бас. Тиймэрхүү юм байна. За мэрэгжлийн тамирчин мэдээж уус одоо юм чинь зорж байгаа юм байгаа. За яг Монголынхон одоо урлагаануудад дандаа төрүүлнэ гэдэг ч юм уу ранкинг өндөр тавиачин. За энэ бол нэг зорилго байгаа. Өөр одоо цаашдаа илүү томоор харж байгаа миний сая мэдхгүй байгаа ч юм уу тиймэрхүү зорилго юу вэ? Одоо хамгийн том тэмцээн RFC Малайз болж байгаа, Оросд болж байгаа. Ер нь дэлхийн 70-аад улс оронд одоо болдгуулсан. За. Тэгэл тэр Малайз руу нэг явна л гэсэн нэг тийм бодлоо ба шүү дээ. Олон улсын тэмцээн. Олон улсын тэмцээн. Тэнд нэг бичээ үзээл гэж. Тэр машин тэр бүгдийг нь аваад явна. Тийм бүгдээр Баг үсгээл. Арын албан гэж бас нэг маш чухал талбар. Манай Монголоос нь олж ирсэн тамирчин клуб одоо хүмүүс байдаг уу? Бага. Тиймэрхүү тэмцээнүүдэд нэрхүүрөө бол байгаа жаарсан. Амжилт ер нь хэрэг юм бол Ер нь хүрэл мөнгө тэмцээнүүдэд ер нь авч ирсэн. Яг бас өндөр амжилт байна тий. Тэгээ хүрэл мөнгө гэдэг бол бас сайн амжилт үзсэн тий. Одоо мэдээж тэр чинь цөөн биш тамирчид уралдах нь ойлгомжтой. За яг ихүү сүүлийн үед мэдээж нэг орцсон тий нэг дайны өслөөс хамаарад оролцож жоохон хязгаардаг юм байж магадгүй. Гэхдээ Орос Монголын тамирчид мэдээж шилжүүлэл олдож байгаа тий. Тэр уралдаанд хүрэл мөнгө гэдэг бол бас өндөр амжилт юм байна гэж ойлгож байна. Малайз руу бас явсан. Тэр бол одоо яг надыг нэг тэмцээн энэ спорт орж ирэхээс өөрөө амжилт. За. Манайхны тамирчид яваад ирсэн. Энэ тэмцээнд орсон хүмүүс ер нь маш их төсвөр төвчээр тэгэл ер нь маш олон төлөв юм олж авд юмсан. Хүмүүжил тэгэл ер нь хээр тэгээ зэрлэг шүн гараа явахад янз бүрийн бодогдолтой ирэн болгоо шүү дээ. Спорт өөрөө ер нь бас тэр талын хүмүүжлэг угаасаа өгдөг тий. Тэгээ дээр нь одоо манай спорт замын уралдаан гэдэг нь өөрөө одоо экстрим тэгээд их адреналин хамгийн огцсон гинт их ялгаруулдаг тий. Тийм спорт гэж ойлгож байгаа. Тамирчид олон болоосаа гэдэг үгнээс уриалъя гэвэл юу гэж уриалах вэ? Одоо манай спорт руу ороод эзэж харамсахгүй л гэж. Ямарсаа харамсахгүй. Тий, эзэж харамсах. Нэг ороод чийлээ тий. Тэнийг ороод өөрөө шийдэрээд гэж. Бүгд түрүүн бол хэлсэн те нэгнээс айгүйх суралцаж харж одоо танилцж явдаг гэдэг. Ахмад тамирчид бол мэдээж байгаа. Хамгийн одоо өндөр настай тамирчин ямар настай юм байх вэ?
Мэдгүй одоо баг 55 6 томс байгаа хөө 60 ч хүмүүс. Яг одоо уралдаал явж байгаа. Уралдаал. Танаас зэрэгтэй л уралдаал явж байгаа. Тэднийг ярахад тэгэл барахдаг шүү. Аа. Бас онгодаан жил залуучууд те. ингээл Аа. тэг үзэл тэнд бол ямар ч нэг бид нэр тэр спорт уралдаж явж байгааг ахмад нэ тэр юм байна. Тэгэл Тэгэл адилхан л үзэж байгаа. Тэгээд бид нартэй зэрэгцээ. Тэг үзэж байгаа. Тэгэл бахаргаал ч тийм. За шил бол угаасаа байхгүй ойлгомжтой тий. Шилтэй шилгүй гэж болно. Тэр үнэ хувь үнэ өөрийнх нь сонголт. Өөрийнхөө сонголтоор юм уу тий. Шилгүй бол заавал юм тор татах хэрэгтэй. За. Ягаад гэвэл гид том мод цод янз бүрийн өсөрж ирэх магадaltaй. Хагална одоо урд байсан оос хүртэл ингээл тасраад наашаа харахад шахурдаад ороод ирэхэд аюултай тий. Тэгээс тийг имийг орж байгаа. Тэрнээс хамгаалсан байх хэрэгтэй. Тэгээ нүдний ийм байгаа ширээ шилгүй бол нүдний шил заавал зав. Машин мань тэгэхээр за бенз мотортой гэдэг юм. Одоо машиныхны үзүүлэлт талаасаа хэлвэл одоо хэдэн морины хүчтэй гэдэг юм уу? Ийм том нэг CC-тэй гэдэг ч юм уу? Ерөнхийдөө нэг бенз чинь 5000 cc-тэй. Аха. Нэг 320 орчим морины хүчтэй байдаг. Аха. Бид нэр яхаа нэг жоохон түнгийн дээшлээд нэг 350 60 морины хүчтэй болоод. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон хатуу шиг одоо би дээр байдаг орсон ч юм уу компьютер дээр жижиг нэг жоохон тоноглоо тийм. Тэгээд бусна. Тэрийн хооронд нь тааруулж ийгнэ. Тий. Тэгээд RAM бол яг үндсэн өөрийнх нь анх ирсэн RAM-ыг та хэд маань жоо өөрчилсөн. Тийм турбо. Ерөнхийдөө энэ корондо анх сүрт хийжсэн. За корондон дээр хийжсэн. Аха. Одоо тассаар луун зойчвол татсаар одоо сүл рүү турбо бол ийм л болж байна. Одоо килограмм хэд орчим байх вэ? Энийх нэг яг 2 тонн л гэдэг бүх юм аваас ороо. 2000 кг орчим байх нь тий. Тэр 3-ын стандарт бол хэдээс дэш? Жин бол хамаагүй. Жин хамаагүй байт юм байна. Ерөнхийдөө одоо гаркад одоо ингээл энэ тулааснууд нарын бүх ингээд тулааснууд байна. Аха. Илүү ажиллаа. Аха. Тэгэл суудл хүс гэл. Тэгэл TR3 дээр бол машина яаж тоноглосон болно? За. Өөр өссөн хязгааргүй. Бас яг хоо наржаатар одоо энэ хойд наржаатараас тустай байх хэрэгтэй. Янз бүрийн халуун явах жолооч руу явах хуугаар. Тэгээд жоо аюулгүй юмнуудаа л хийчихвэл машин дээр нэг чөлөөтэй дугаар авах үеийн төв шаардлага гэвэл тэр нэг аюулгүй байдал талын юмнуудыг л бүрэн хангацсан каркас хангацсан байх юм бол болчих юм байна. Цаашаа хүн машина чөлөөтэй өөрчилж ажиллах. Яаж өөрчилсөн? Дугууны стандарт бол 40-40-с дээш ажиллахгүй. Тийм байх. Дугуун дээр стандарт. Каркас тэгэл тусдан дээр л ер нь чөлөөтэй. Аха. За. Жонгохлаа. Ер нь л өндөртөл сууж явах юм байна. Өчтөө газраас бараг. Энийг бол ер нь өндөртөө орно шүү. Тийм байна тий. Хүний хүч болдог учраас. Задар дэлгэрэх юм бол энэ чинь энгийн компьютер, скейл компьютер эдгээр чинь төлөх юм бол тийм байна. Тийм байна. Тэг би гаднаа хийж гисэн. Тийм байна. Энэ л гэж одоо гигэл бас хамгийн компьютер. Чин одоо чи хэдтэй явах вэ? Хэдэн ампертай авах гэж явах вэ? Энэ өвөө ампер нь бага мөртлөө. Энгийн компьютерээс хамгийн урд цэнийг авч хамгийн удаа цэнийг авах. Энэ 60-ыг 2-ыг тавьчих байна. Зөвхөн нийлээ 120 юм байна шүү дээ, тий? За. Энэ болохоор механик гэж байна. Тэгээд энэ хиний компрессорууд бас хамгийн чухал байдаг. Тэр компрессорууд байна. Энэ одоо урд логос хийгээр зарна. Тэгээд одоо энэ механик роботикны энэ удирдлагыг бүгд хийнэ. Хий байхгүй болчихвол бас энэ машин тэгтээ ер нь бас үргэлжлэл хүндрэлтэй болох нь байна, тий? Тэгэхээр дугуй роботик тэгээд компрессорууд байна. Яг мэдээж автомашиныг хөдөлгөж байгаа үндсэн мэдээж чухал л да. Гэхдээ бас хөрвөлтөө явж байгаа бас дээр ард байх тийм. Урд байгаа бол бид нар чинь юм өргөж өгөх задрахгүй. Тэгээ шаваржахгүй ордтуу. тэгээ хамгийн дээр аюулгүй утраа хөрвөлтөөгөө юу гаргаж чинь. За нэрний учир юу вэ? Хар азраг гэдэг нэртэй автомашин байх гэдэг шүү дээ, тийм ээ. Яагаад
ингэж нэрлөө? Ер нь нэрийн хин өгөө? Анхнаасаа юм нэртэй байсан машин бол биш баг. Өөртөө л бодож байгаа л найзууд баярлалаа. Гараж дээр маань найз үзлээ. Наа за. Зах зүүнээр Аха. манай арга. Жаал нэг нь хараа зэрэг гэл. Гэсэн тэгээд дамжсаар асууд руу тэгэл яалч хараа зэрэг. Монгол хүн байна да. Чи бас нэг морь тий адуутайгаа холбоотой нэртэй байх чинь бас хэмэртэй гоё шүү дээ тийм ээ. Атомор хараа зэрэг гэдэг нэрээ бас. Бас за. 20 хэс илүүтэйгээр бараг хараа зургал гэх хөө тий. Надад ч юм танд үгүй хараа зэрэг гэдэг. Надад бол ажид нэвж яхад би сүүлд нэр нэг дээр тэмцээ үзэж байсан. За хараа зэрэг. Машин яваад хүн манай дүү утас яваад яриад байгаа. Машиныг л яриад байдаг. Надад бол ямар ч тоож байгаа юм. Хийж ярихгүй юм тий. Яа хасагтаа уралдаг болохоор Хин тариг нь харагдахгүй нэ тий. харахгүй болохоор Энэ харин хөөрхөн эмблем авч тавьсан байна шүү. Одоо жоохон морины юм болгомоор байна шүү. наад чинь болохоор яг өөрийнх нь энэ машины өөрийнх нь эмблем л дээ. За. Корондо яг энэ цаас үйлдвэрээс эмблем эмблем. За. Аха. Яах байсан болохоор энэ авдаг гэдэг. Бас дурсамжтай юм байна тий. Нилийн бүх юм лээ олон цонхот зөөлсөн тэгээд Унахгүй л байгаа гэж. Хараа зэрэг гэдэг унаатай танилцлаа. Сайхан хэдэн үү? Бас олон хүний хүч хөдөлмөрөөр 13 медаль. ундаг байна. Ер нь одоо зарим нэг би одоо 3 медаль алт мөнгө хүрэл. Скербоны алт мөнгө хүрэл. Шонхрын алт хүрэл. Өчүүчний мөнгө хүрэл. Хавааска би 2 алт байгаа. За. Мазала алт гэл. Тэгэл ер нь медалууд байгаа. Нөгөө гол нөө мейжер тэмцээнүүдийн алтууд бүгд байна шүү дээ. Тийм ээ? Медалууд бүгд байгаа юм байна шүү дээ, тий? Тийм байна. Ер нь бүгдийн 3 алт мөнгө хүрэл гэж болгохгүй. Одоо моринд тэ төмөө их гэдэг бол машинд одоо юу гэмээр юм. Төмөө их гэдэг цал болгомоор юм шүү. Одоо бата замын холбооныхонд хэлж байгаа. Наад чинь яг байж байгаас. Миний машин бол хангалттай авахм авцсан гэж би боддог шүү. Одоо зэргийн мэдэл дуугаа. Аха. Тэрийг энэ жил үүсгэн л гэж бодож байна. За тэгвэл тэгээд бодохгүй тэмцээн оролцох хэвээр. Одоо ерөөсөө юу сарын дараа л тэмцээн гарах тий. 23 гэсэн тий. 8 сарын 23 гэсэн. Одоо сар сүрхгүй болчихлоо шүү. Тийм байна. Бараг 20 нэг юм. Тийм байна. Гасуурцтай үдчихэл үргэлжлүүлэл зэрлэгдээ бэлдээд арах нь тий. Хэдийн банктай авах вэ? Миний нэг 45 урт. 45 банкар За яг хуу арай шулуун замын уралдаан гэвэл одоо саяны зэрлэл яриад л да. Бас л нэг 90 идэг л 95 6 км. Тэрэн дээр яг нэг 45 дуусаал орох юм л. дуусаал орох нь. Аха. Тэгэхээр бартаатай зам ингээ 50 үзсэн. Тийм байна. Тэгээ богино зайны тэр чинь бол жоохон шулуун явалттай байгаа шүү дээ. Аха. Богино зайны өшөө бартаан дээр бол тэрнээс ч илүү. Би нөгөө батан дээр л гэж нэлээ эдлүүдийг ихтэй хүч зарцуулж байгаа юм чи. Аха. Тэгээд давхар яг цахилгаан ч гэсэн цахилгааныг моторыг ажиллуулж байгаа нь мэдээж бензин юм чинь винч ажиллуулна, компрессорууд ажиллуулна. Тэгэхээр бензиний эдлүүдүүд мэдээж зүгээр хаалаа зогсож явахад хүртэл зарцуулж байгаа гэсэн үг, шатаачлаа гэсэн үг л ойлгомжтой тийм ээ. Хар азраг гээд азагийн азыг авсан юм биш үү бас. Тэр азаатай ярьсан нөгөө нэг гарын хэсэгтээ фотол хүмүүсэд ирсэн байсан өнөдөр тий. Одоо энэ Оросын хин тамирчин гэлээ. Дики гэхээр бүгд мэдчихэл байгаа тий. Би л одоо мэдсэн байгаа. Хүмүүс л юм да. Аха. Бид чинь Орос руу нэг явсан юм 22-аад. Аха. Иргэдээ цогороод ирсэн. Манайтай залгуулаад тэмцээн болох. Эрхүүгийн 10 сет ороод Хамт тэмцээнд оролцоод. Тэнгүүдээ хуцаанд аашаа цогороо. Монгол тэмцээнд орсон. За. Ингээл яг хоёр дорчлоо зарилцаад игээл. Үнэхээр бас сайн тамирчин. Тэгээд Орослоо зөрүүлжсэн. Тэр үед тань тэмцээн дээр. Монголын газар нутагч бас өөр онцлогтой шүү. Оросчин болохоор нөө дандаа хиймэл юм дээр явдаг. Бид бас байгалийн бартаан дээр явдаг. За тэгэхээр бид нар дээр нэг байгаль дээр илүү байна. Давуу тал бас байсан байна те. Гэтэл мэдээ тэр үнээс их суралцах юм. Тэр машин дээр мэрэг нь айр байгаа шүү. Аха. Ямын яаж хийх юм бол ингэдэм байл. Авд явж байгаа хүртэл шалганд. Аха. Тэр үнэ тэр байгаа үйл ингээ ажиглаа. Тэр үсгэл явах юмсан гэж байна. За. Оросын тамирчид яг Монголд мэдээж нөгөө газар нутгийн ойрхон гэдэг утгаараа бид нар ойр одоо үүдгийн тэмцээн уралдаан ч гэсэн хийхэд
хамтарч уралдах тохиолдол их байдаг те. Тийм. Өөр усудаас ер нь ирж Монголд уралддаг одоо байнга ирдэг тамирчид байх уу? Одоохондоо байхгүй. Тас яванд эрхэл хөвшил. Ирдэг болох уу те? Ирдэг болсон. Хамтын ажиллагаатай болоод. Тэгээд нэсийнхэн нэг гүнөөгайгүй чижсэн корона дараа одоо энерги сэргээд ирнэ. Олон улсын тэнцвэр зохиогдол цаашдаа явах шиг. Тийм байна те. Наас 2-3 гачаарт капрадаас нэг. Энэ одоо сайхан одоо ингэ орох юм шүү дээ. Нарыг л орох юм шүү дээ. Тэнд оролцох уу? Тэмтэй норсанаа юу бол ажилтдаг. Тэгэл араас нь зэрлэгтэй мэдээж тодорхой. Зэрлэгтэй тийм болгонд ороод. Жилийн хамгийн одоо ранкинг тогтоодог. Тэнд бол тэгээд одоо батгаар болсон. Хаа. Ямар ч байсан Ямар ч ажилтайсан тэгэл хүн болгоод дэмжих хүн хоёроор нэмэгдлээ. Тэмцээ үзэж байхад 29 нэмэр хаана явж ийнэ гэж хараад тахна шүү дээ. Одоо 29 нэмэр дөрслөгдөхгүй шүү мэдээж тийм ээ. Тийм мэдээж юм шиг. Ааха. Төвшин бол өндөр төвшин хүрсэн. Би төвшин хүрсэн. Бүх юм мэржлээ машин гол төр уушлаа. Тамирчид хүртэл ер нь нэлээ туршлага хөрвүүлсэн байна. Одоо жоохон санхүү мөнгөний асуудал шийдэгдээд тестийн төвшөнд очиод уралдаад эхэлчихвэл тийм. Ур чадвар бол байгаа гэж үзсэн. Ур чадвар юм би. Ааха. Би хүртэл одоо нэг орчмоор зөөр өсчмөр сайн. Ааха. Тэгэл очиж үзчихэж л одоо яг төвшөнд яваа гэдэг. Тийм л дээ тий. гаднаас раа мэд. Тийм ер нь нэг л бачуулсан. Цаанд бол батж байгаа юм байна. Надад батаад байна. Ааха. Бас хүн ч бас мэдээж өөр их нэг мэдрэмж байгаа шүү дээ тий. Тэр мэдрэмжээрээ бол ямар ч байсан болчихно гэж бодож байгаа юм тийм ээ. Тэгэл нөө спорт мэдээж тий. Нөө яалж ялагддаг. Тэгээ мэдээж ялсан үед бол хамгийн одоо сэтгэл мэдээж дэлбэрч байгаа шиг гоё л байдаг баг. Зүгээр юу бодогддог ялсан үед. Миний үед яг цомоо автал баярлдаг шүү дээ. Яг л эцсийн хүчит. Эцсийн хүчит. Ааха. Тэрнээс наанууд тэгээд сэтгэлжихгүй байгаа даа. Яг ингээд тайзан дээр гараад нэр дуудаар цомоо авталцдаг. Ааха. Тэгвэл барьдаг ч юм эсвэл хүлээд байх юм шиг. Мөгийн. Матаач. Тэгээд одоо бид нар чинь тэмцээн болгондоос амжилт гаргаж авах хэрэгтэй. Зарим тэмцээнээс малтрах уу юу вэ? Тэгэл тэр үедээ жоо шадарна тий. Ааха. Бас малтрахаараас үнэт сэтгэл зүйн авах тий. Тэгнь. Тэгэл шагнал маяг авал тэгэл гош тэгэл яг тэр үедээ тэгэл Тэстэ алаад тэгээ дараагийнх дээр бол бодоод хоодог яа гэх. хамгийн нэг зөв авточ тань зэрлэгхэр болно. Зэрлэгийн тэгэл өглөө өдөр чи 9-өөс оройс 6 хүртэл тэгэл уулаад тэгэл тэр чавран донд чинь тэгэл босон дотор л өмж байгаа шүү дээ. Тэгээ шүн гараад бас шүний гараа чинь бүр хэцүү хүүдэн байна. Хүүд бас шавран дээр. Тэгэл хүний чинь гойны хатлаа шүнс мүс ингээл татах гал үзсэн. Баян бууцруугаал гүүгээл тэр мэр чинь жоо хэцүү л дээ. ааха. Тэгэл тэрийг даваад тоолол гарсан дараа багш тээ. Тийм байна. Тал талын одоо нэг бие өвчний нэг бүхэл одоо чадруудыг те шаарддаг бах те. Тэгээ мэдээж бас тактик буюу ухаан хэрэгтэй те. Тэгээд дээр нь бие өвчний одоо долоод гэсэн мэдээж барьж яваа юм гэсэн. Нэг шаврыг гэсэн нэг суулгахоор гарчвал тий. эвтэрийн гарч аваад хана. Аа. Эвтэр мэй гавна ш тэгэл. Ааха. За яах вэ? Миний энэ дээр хэлцээ бүр анхгүй юм ангуцаа тэгтээ даа гэлээ. Аа. Ямар ч найдаж боллоо. Тэгтээ даа гэлтэл боо. Тэгэл байгаа яха те. Гамнан бас гоё үг шүү тийм ээ. Чидэлгч гамнан гэдэг үг чинь. Тэгвэл тэгэл нөгөө багийн ажиллагаа юм да тийм ээ. Хамаагүй дайрч заличи буугаад телефон тэгэл мэдээ зүйл явахгүй шүү дээ. Тэгэл хамтын ажиллагаа багийн ажиллагаа ойлголцол. Аа. Машинтайгаа хүртэл тэгэл ярина. Бараг одоо ярьж явахгүй тэгэл бараг л тэгэл за ингээл дотроо бодоол тэгэл. Аа. Одоо машин бол одоо нэг гэр бүлийн гишүүн гэдэг шиг нэг амьд яг фид шиг л машин гурлал нэг байгаа нэг ойлголцож тэгэл амьд. Тийм байна те. Аа. Тэгэл машин мэдрэхгүй тэгэл хамаагүй дахиад идэлээ ямар ч нүдэлтэй. Тийм байна. Сонслогтой спорт шүү. Ганцхан нөгөө хүний бие өвчнээс ч юм уу болохгүй те техник стүрм жолооч гэл. Тэгэл ларын баг хамт болсон маш их юмнаас орд чинь нийлж ийж амжилт гардаг байх шин тэгэл. Их аах. Гэр бүлийн хүмүүс бас сайн дэмжих үү? Сайн дэмж. Бастай.
манай гэр бүлийнхэн бол ер нь их амар цуг явдуулсан. Тэгээд ларын албан батлыг л аваад. Би явлаа гээл ямар ч тэнцээ болсон. Тэгээд Аха. тэнцээнд л бүх анхаарал хандуулаад тэгэл. Яг нэг уралдахтай биш, уралдахын наанд бас хичнээн оног юм чинь. Тэгэлгүй байх ба. 80 онцлон тестийг нэтрэгээл зөндөө их цаа буцаад ирсэн. Уралдаж ирчээ санаа аварч, нэг хэсэг санаа аварч. За тэр цаа бол. Нэг санаа аварч. Ажлаа хийдэг. Тийм байна. Аха. За миний зүгээс ямар ч байсан ярьцээ сонирхъя гэсэн зүйлүүд бол би ч бол нэг яг батат замын уралдаан гэдэг ч юм уу тамирчин гэдэг талаас нь бол одоо та хоёроос л өнөөдөр бол маш их олон мэдээлэл авлаа. Олон юм сурлаа гэдэг юм уу мэдэж авлаа. Тэгээд гоё мэдээлэл тэ дээрнээс өөрсдийнхээ туршлагаас гоё хуваалцаад хэлэн далангуй ярилцсан та хоёрт баярлалаа. Тэгээд цаашдын ажил амьдрал цаашдаа улам цэцгэлж сайн сайхан байгаасай. Алтан сар зам үлдээтэй байх гоё гэж өрөөё. За За тэгээ бидний бас ингээд уушаалцаас та талаас баярлалаа. Би цаашдын ажлыг өндөрөөс нь амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр тань